Яа бид хоёр одоо ингэж цэвэрлэгээнд явж байна. Одоо ялаанд уг нь хөөгдөндөө дэшээ бид өнгөс өгсөн чинь юу ээж чинь дорот нь урууж ил. Энэ дараа ингээл хог хийцсэн. Ийм гоё байгальд одоо хог хийж ийн гэдэг чинь мунхаг л юм шиг та. Оо гүрчтэй биш. Чичээ. Оо. Тэнд юу нэг зааварсан. Үнэртэй. Заваа. Хүчтэй явахгүй болохгүй мэн да. Тийм бэ. Хүчэл зүсний санаагаа авахгүй. Хич яг наа. Хэсэг татал мохчтой. Хүү. Яа. Байгаад ингэж хахад яач хөвчөвтэй шаа. Оо чимч одоо идэж уу чимч. Нарич энэ хайсан хог. Цаараа энэ хараа байгаад яа. Бодлоо юм да. Энэ ч тэгээд мал юмтай идээд өгчин тус. Тусч байгаа юм шүү. Амби өглөөс ноцигдээ нааш өгсөг бол мэдэхгүй байхгүй. Тэгэл хаягдаад энэ чи энэ хэд өхөрнүүд нь тэгээд ахаж хаяад бүр заваарсан. Тэгээ өвчин тараал. Тэгээ нөгөө нэг мадын өвчин. Мадын өвчин чи ихсэн шүү дээ. Яавал. Гүр. Стараа чигүний. Яаж болдгоо хата. Уг нь төв нь ойрхон шүү дээ. Одоо өнний 10 км давхиад замдаа хийчихсэн чинь. Заваарсан юм. За тэгээ манайха байгальтай хайртайгаараа ээлтэй аялцгаагаараа гэж хүсье.